Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуулыг шалгуулахаар авилгатай тэмцэх газарт хэсэг иргэд хүсэлтээ өглөө. Иргэн Батцумбүрэл Ган Хуяыг жаргал сайхан тэргүүтэй иргэдийн төлөөлөл тодорхой баримтад үндэслэн хандах болсон байна. Тэр бүхий иргэд өнөөдөр авилгатай тэмцэх газартаа хандж байгаа юм. Авилгатай тэмцэх газарт хандж байгаа асуудал нь өнөөдрийн нийслэлийн засаг даргыг бид шалгуулахаар хүсэлтээ өгч байгаа маа. Учир нь юу вэ гэхээр нийслэлийн засаг дарга маань өөрийнхөө хүүгийн нэр дээр байдаг Grand Line гэдэг компанид нийслэлийн гэр ороолын дахин төлөвлөлтийн асуудлаар гэр ороолын дахин төлөвлөлтөөс тендер авч өгсөн байна. За энэ тендер нь бас ялгаагүй нэлээд олон газар маргаантай явж байгаа асуудал юм байна. Нэгдүгээр, хоёрдугаарт нь энэ Grand Line компани хотын дарга өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлэгт бичсэн үү, бичээгүй юу, ашиг сонирхлын зөрчилтөй байна уугүй юу гэдэг асуудлаа бид энэ тодруулах явж байгаамаа. За ийм байдлаар бид энэ хүнийг шалгаж өгөөж өсөж байгаа юм. Түүний хүүгийн нэр дээрх Grand Line компани нь хотоос зарласан 5.1 тэрбум төгрөгийн тендерийг авсан байна. Энэ нь хууль ёсны байна уу, үгүй юу гэдгийг шалгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм байна. Мөн улсын батар улс дотор улс үүсгэж өөрийн хүссэн бүхнээ хийж хэрэгжүүлж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байгааг хэлж байсан юм. Энэ бидний авилгатай тэмцэх газарт хандж байгаа бичиг. За энэ өөрийнх нь одоо та бүхэн бүгд ингэ татаад үзэж өөрийнх нь захирамж Батуул дарга. Өөрийнхөө хүүгийн компани дээр Grand Line компани дээр одоо тендер авч өгсөн, төрийн ажил авч өгсөн юм байна. Хэвлэл мэдээлэл гарч байгаагаар бол энэ 5.1 тэрбум төгрөгийн тендерэ гэж хэвлэл мэдээлэлээр гарсан байгаа. Ийм их мөнгийг хэн нэгэн хүн улсын баатрын нэрээр Улаанбаатар хотын даргын албан тушаалаар хүүдээ авч өгдөг байж болохгүй. Энэ ийм шударгасыг бид нар тогтоох гэж энэ ардчлалыг хүсээгүй. Тийм учраас энэ хүнийг хариуцлага тооцооч ёс зүйн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж өгөөч гэдэг асуулыг тавьж байгаамаа. Тэд ихний ээлжинд авилгатай тэмцэх газар өгч байна. Өнөө маргашгүй нийслэлийн иргэдийн уралд хандаж хариуцлага тооцоолох болно гэдгийг хэлсэн юм а.